iOS 16.4-ний апдейт гарсан байна. За тэгээд апдейтээс өмнө утсан дээр их сул зай нь 3585 GB байсан. Апдейт хийсний дараа 3562 болоод үйлдвэрлэлийн системийн код нь өмнөхөөсөө 230 MB-аар бол илүү бол зайдалцаг болсон байна. За тэгээд үйлдвэрлэлийн системийн кодны хувьд гэвэл одоо 20E252-тойгоор гарсан байна. Энэхүү апдейтэн дээр яг нөгөө шинэ гарсан өмнөх 21 шинэ эможины тэр нөгөө гарны эможийн удаан дарангууд нөгөө өөр төрлийн одоо арьсны өнгийг нь гаргахгүй байсан асуудал байсан гэж хэлээ. Тэгээ одоо ингэ 16.4-ний илүү апдейт хийх юм бол одоо удаан дараад одоо тэр эможинийх нь өнгнүүдийг ингээд гаргаж болдог болсон байх нь өмнө нь одоо ингээд сонгож болдгоо байсан. Одоо ингээд болдог болсон байна. Энэ засалт нь бол ямар ч үсэн ихнийх нь Siri-г ажилуулангууд нь ерөөс ингэ эргүүлээд хариу өгөхгүй байсан гэсэн одоо бас нэг асуудал байсан байна. Тэр нь одоо ингээд ямар ч үсэн 16.4 нэглүү та нар апдейт хийх юм бол зарим нэг утсан дээр бол тийм асуудал байсан юм билээ. Бүх утсан дээр биш. Ямар ч үсэн Siri ашиглах юм бол эргүүлж хариу өгөхгүй асуудал байсан. Тэр нь бол одоо ингээд засагдсан гэж байна. Энэхүү апдейтэн дээр яг юм засгаас гадна мэдээллийн аюулгүй байдлын кодны сайжруулалтаас орсон гэж байгаа. За ингээд Apple сайтн дээрээс харах юм бол iOS Surface гэдэг дээр орж ижсэн гэж гэлж илээ. Тэгээ сүүлийнх нь бол WebKit байсан. WebKit гэж юу вэ гэхээр утсан дээр интернет ашиглаж одоо ажилдаг аппликейшнуудыг хэлж байгаа. Тэрэн дээр ингээд орж ирсэн гэж байна. Үйлдвэрлэлийн систем болгон дээр бенчмарк скорыг яриад явж байгаа. За тэгээд ямар ч 16.4-ний дээр одоо яг уншуулахад ойролцоогоор 3 явуулахад унтжаа авсан оноо нь бол single core score явж 925, multi core score явж 2449 авсан. Тэгээд single core score бол ямар ч байсан 7 оноо бол бага таарсан өмнөх одоо 16.4-төйг харьцуулахад энэ утсан дээр. За харин multi core score явд бол 11 оноо бол илүү авч бол таарсан. За харин одоо компьютерсхийн хувьд одоо ямар ч 3 явуулахад бол одоо дундж авсан тохиолдол нь 3710 бол таарсан. Энэ өмнөх 16.4-төйг харьцуулахад одоо бараг 300 гаруй орноогоор бол бага оноо авсан. Энэ нь бол жоохон таагүй мэтэй бол таарсан. Хэрвээ та нар iOS 16.4 нэглүү апдейт хийсэн бол та нарын яг ямар гар утсан дээр чинь одоо ажиллагааны хувьд болон батарейны хувьд хэр өнө гэдгээ буцтайгаа комент зэгтэр бол хуваалцаарай. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ би биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээд Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. За тэгээд iOS 16.5 бүр хамгийн эцсийн хувилбар гарахаас өмнө iOS 16.4.2 ер нь бол гарна гэж бодож байна. Тэгээ ойролцоогоор бол одоо нэг бас адилхан нэг 7 хоног дотроо юм эсвэл нэг 2-7 хоног дотроо гарчих واخ гэж бодож байна. iOS 16.5 үйлдвэрлэлийн системийн хувьд одоо хөгжүүлэлтийн шатны одоо бета 2 ч бол гараагүй байна. Public beta 1 дээр бол хэвээрээ басаар байна. Тэгээд ямар ч сан одоо бол одоо энэ одоо хугацаанаас ойролцоогоор нэг 7-оос 10 хоногийн дараа одоо ядаж эхнийх нь хөгжүүлэлтийн шатных нь бета 2 нь гарна гэж бодож байна. iOS 17-той холбоотой янз бүрийн мэдээнүүд бол гараад эхэлсэн. Тэгээд энэ та нартай хуваалцъя гэж бодсон. За тэгээд ямар ч үсэн би бол яг одоо YouTube дээрээ пост маягаар бол оруулсан. Та нар одоо уншсан бах iPhone 10 iOS 17 суухгүй одоо iOS 17-оос хасагднаа гэсэн одоо тийм мэдээнүүд гарч эхэлсэн. За ер нь бол нэлээд олон газар ер нь айгүй адилхан одоо мэдээнүүд гараад байгаа. Тэгэхээр одоо бараг л үнэн болчих واخ та гэсэн одоо байдалтай байна. Тэгээд энэ нь бол яг ямар утсан дээр адилхан байхаар мэдээж хэрэг iPhone 8, iPhone 8 Plus 2-ыг адилхан гэсэн үг. iPhone 10-тай цуг энэ 3 утас iOS 17 ингээд суухгүй болж байна гэсэн үг. Тэгээд ямар ч байсан ийм зүйл болохыг бол би маш их хүсэхгүй байна. Тэгэд хэрвээ үнэхээр л яг ийм зүйл хэрвээ болчих юм бол одоо миний зүгээс одоо iPhone 8, iPhone 8 Plus, iPhone 10-д зориулж мэдээж хэрэг хүндэтгэлийн бичлэг оруулна. Тэгээд тэрнээс давхар юу вэ гэхээр Apple-ыг одоо шүүмжилсэн бичлэгээ бол одоо хийнэ гэж бодож байна. Тэгээд үнэхээр яг одоо ийм муухайгаар одоо зүйлс одоо тохиолдвол тэгээд ямар ч байсан өөр iOS 17-тай холбоотой ямар зүйл гарч ирэх хэрэг ерөөсөө ганцхан яг нэг одоо айгүй ганц гоё өөрчлөлт орж ирнэ гэж хэлээд байгаа. Тэр нь болохоор одоо control center өөрчлөлт гэж хэлээд байгаа. iOS 11-ээс хойш одоо 12, 11, 12, 13, 14, 15, 16, 17 гээд 7 жилийн турш яг энэ control center бол өөрчлөгдсөнгүү. За хэрвээ та нар яг сайн санджаах юм бол iOS 11 дээр өөрчлөгдөхийн өмнө iOS 10 дээр өөрчлөгдсөн, iOS 9 дээр өөрчлөгдсөн, iOS 8, 9, 2 ер нь төстэй. Гэхдээ нэг жижигхэн ялгаа баг. Тэгээд iOS 7 дээр өөр, тэгээд iOS 6 дээр өөр, тэгээд 6, 7, 8, 9 10 11 гээд 6 жилийн турш ерөнхийдөө control center баг эсвэл их бага хэмжээгээр өөрчлөгдөж ирсэн бол одоо энэ байгаа одоо бидний мэдэх одоо энэ locks одоо control center маань одоо 6 жилийн дараа одоо ингээ өөрчлөгдөх магадaltaй байна гэсэн зүйл байна. Тэгээ энийг яг би яг мэдчихээд бас яхаа үед дажгүй санагдсан. Гэхдээ л iPhone 8 Plus, iPhone 13 хэрвээ хасагдад таарах юм бол үнэхээр сэтгэл дундуур үлдэнэ гэдэг бол одоо урьдчилаад одоо хэлмээр байна. iOS 17 дээр ингээ нэмж ярихад
би яагаад тусгаалжилж яг ингээд iOS 17-гийн бичлэг гаргахгүй байгаа вэ гэхээр би бол одоо өнгөрсөн жилийн 100 одоо iOS-ыг шүүмжлээд ямар шин зүйлс нэмэгдүүл гоё вэ те ямар байх хэрэгтэй вүлээ гэсэн одоо нэг тийм одоо бүтэн бичлэг хийж исэн. Тийм болохоор бол одоо би цаашдаа одоо те iOS 17, iOS 18 юм чинь ийм юм нэмэгдүүл гоё дээ гэж бол ярихгүй гэсэн үг. Ягаад вэ гэхээр хэдийнэ би iOS-ыг шүүмжилсэн бичлэгээ оруулсан. Тэрэн дээр миний дурдсан зүйлсүүд цаашдаа одоо нэмэгдэж лээвэл сайн гэсэн үг. Тэгээд ямар ч үсэн тэр бичлэгийг та нар үзэх хүсвэл би доор нь ямар ч үсэн description хэсэг дээр линкийг тавиад үлдээе. За бас нэг сонирхолтой мэдээ гарсан. Хэрвээ та нарын одоо iPhone чинь iOS 11.0-оос iOS 11.2.6-гийн хооронд байвал. За бас та нарын MacBook чинь үеийн систем нь macOS 10.13.0-оос 10.13.3-ийн хооронд байвал. За та нарын одоо Apple Watch чинь үеийн систем нь watchOS 4.0-оос 4.2.3-ийн хооронд байвал. За тэгээд та нарын одоо хэрвээ tvOS ашигладаг бол tvOS 11.0-оос 11.2.6-гийн хооронд хэрвээ яг миний саяны дурдсан үеийн системийн дунд хэрвээ яг одоо өнөөдөр хэрвээ ашиглагдчихвэл одоо 5 сарын ихээр Apple-ийн зүгээс бол одоо энэ үеийн системүүд дээр одоо үйлчилгээ үзүүлэхээ бол зогсооно. Ганцхан iCloud-тай холбоотой зүйлс л ажиллана. Тэрнээс бусад бүх зүйлс бол ажиллахаа болно гэсэн үг. App Store ч юм уу, одоо нэг iTunes Store ч юм уу, эдгээр холбогдлолтой интернетээр ашигладаг юм одоо үйлчилгээнүүд маань одоо зогсно гэсэн үг. Тэгэхээр та нар одоо яг саяны миний дурдсан үеийн систем дээр хэрвээ та нар байвал одоо утсаа одоо яг тухайн төхөөрөмж чинь одоо хамгийн сүүлийн ямар одоо үеийн систем рүү шилжих боломжтой байна. Тэр үеийн систем рүү апдейт бол хийгээрэй. За тэгээд 5 сарын эхээс өмнө амжиж бол хийх хэрэгтэй мэй шүү. За өнгөрсөн iOS 16 4 үеийн систем бол за одоо ингээ батарейг ер нь бол тэгээ алаа хийцэн. Бүх утсан дээрээ бүр жигд ингээ алаа хийцэн. 3 утас нэг арай гайг өнгөрсөн те. За iOS 16 4.1 дээр одоо яг юу болж ийм гэхээр 16 4-төөгөө харьцуулахад ялмгүй сайн байгаа. Гэхдээ ингэснээр 16 4.1 лөө батарейгаа бодож ивэл апдейт хийх гэсэн үг бол биш. Хэрвээ та нар 16 3 дээр хэрвээ үлдэж чадсан хүмүүс хэрвээ одоо үдчихвэл 16 4.1 лөө ч гэсэн батарейгаа бодож ивэл апдейт хийгээд хэрэггүй гэсэн үг. Харин iOS 16 4 лөө одоо төвчээргүй байдлаас болоод ч юм уу эсвэл одоо гиндээд одоо 16 4 суулгацсан хүмүүс байвал 16 4.1 л бол апдейт хийх нь зөв. Ялмгүй сайжирсан. Гэхдээ адилхан муу бол яг хэвээрээ байгаа. iOS 16 5 дээр бол арай гайгүй болно гэж найдаа. Тэгээд тусгааланд дурдах ганцхан утас бол би ярина. iPhone 12 гэдэг загвар iOS 16 4.1 дээр бүр муудсан байгаа. Тэгэхээр яг энэ утсыг барьдаг хүмүүс дахиад iOS 16 4.1 лөө битээ апдейт хийгээрэй. За тэгээд ер нь ингээд батарейг ер нь дандаа л ингээд яриад идэг. Одоо ингээд анзаарч яхад уурал нь бол миний хэлснээр бол хавар хавцаа яг iOS 16-гийн хамгийн одоо батарейн одоо тий болон ажиллагааны хувьд хамгийн супер одоо хувилбар нь гарнаа гэж хэлж ийсэн. Тэгээд ер нь бол яг хавар бол гарахгүй маань. Яг үүндээ саяны өвөл дөнгөж өнгөрөөд iOS 16 3 өвлийн систем бол яг үнэхээр л iOS 16-гийн хувьд хамгийн сайн одоо тий ажиллагааны хувьд батарейны хувьд сайн өвлийн систем нь болж таарсан байна. Тэгэхээр iOS 16 3 дээр үлдсэн хүмүүс хэрвээ байвал комент сектороор бол үлдээгээрэй. Би тухайдаас та нар тий 16 3 апдейт хийгэрэй гэж би бол тухайдаа зөвлөж ийсэн. Яг үнэхээр батарей сайн байх шүү гэж ийсэн. За тэгээд ямар ч гэсэн өөр бас нэг хэлэх зүйл байгаа. Тэр нь яг би өмнө хэлж байгаагүй тэгээд энэ дээр яг хэлчихье гэж бодож байна. Одоо ингээд шинэ үйлдлийн систем гарвуугүй юу хүмүүс шууд хөөе апдейт хийх зөв юм батарей хэр байна гэж шууд асуугаад идэг. Энэ нь бол одоо айгүй одоо хүлээцхэн хүний шин чанар бол тарж байгаа. Яг одоо жишээ нь тухайн утаснууд дээр дийлэх маасаар ямар байна вэ гэдэг батарей хэр байна вэ гэдэг одоо репортууд үйлдлийн систем гараад шууд маргааш нь ч юм уу эсвэл хэдхэн цагийн дотор бол гарна гэж бол байхгүй. Тодорхой хугацаа өнгөрсний дараа л бол иймэрхүү репортууд бол олж бол эхэлдэг. Тэгэхээр бол ингээд хэрвээ та нар ингээд те шинэ үйлдлийн систем гарах юм бол намайг шууд оруулна гэж хэлж болохгүй. Би бол ингээд доор одоо хамгийн дээдэлтэй л нэг 7 хоног хүлээгээд бүх репортуудаа харж агаад ингээд та нарыг батарейны хувьд одоо санаа зовох хэрэгтэй мүү юу гэдгийг нь одоо би хүлээж байгаа тавьдаг. Уг нь бол би те одоо үзэж байгаа хүмүүстэй ингээд ерөөс тоохгүйгээрээ зөв шинэ үйлдлийн систем гарчих юм бол би зөв дээр нь шинэ нэмэгдсэн фичерүүдийг яриад батарейг нь ярихгүй орхиж болно. Би яг шууд одоо тэхийг хүсдэггүй учраас ингээд үйлдлийн систем болгон дээр ямар нэгэн байдлаар батарейуд нь өөр байгаад сайн байгаад муу байгаад идэг учраас одоо ингээд
та нарыг бодож байгаа болохоор би ингээд шууд бичлэгээ оруулдаггүй шүү. Ингээд батарейныхаа репортуудыг би жоохон түүх маягийн явчаад тэгээд дараа нь ийм байх шүү. Та нар бити апдейт хийгэрэй гэж одоо хугацааны үед хоцорч ордог. Хэрвээ үнэхээр л та нарыг одоо тоодгүй байсан бол би шууд тухай бүртэн шинэ фичерийг ярьж байгаа үнэхээр болно шүү. Тэгээд би та нарыг боддог болохоор батарейг нь ярьдаг байгаа шүү гэдгийг би одоо тайлбарлаж хүлхийг одоо их хүссэн юм аа. Гэхдээ мэдээж хэрэг ингээд яг шинэ үйлдвэрлэлийн систем гарангууд нь одоо комментор ч юм уу үйлдвэрлэлийн систем гарсан байх шүү гэд одоо хэлж байгаа хүмүүсийг би бол огт ерөөсө буруудахаагүй шүү. Зүгээр яг шууд батарей нь хэрийн бэ гэж нэхэд иддэг одоо тиймэрхүү зүйлсийг одоо залруулж ойлгуулахын тулд одоо саяны зүйлийг бол хэлсэн. Түүнээс шиг ингээд намайг үздэг хүмүүс шинэ үйлдвэрлэлийн систем чинь гарсан биз дээ ярихгүй мүү гэж байгаа тэр одоо team сэтгэл үлдээж байгаа хүмүүсийг бол би огт буруутгаагүй. Тэр хүмүүст бол одоо хэдүүлээ нэг гоё ингээд community болж одоо эхэлж байгаа шинж гэж бол бодож байна.